За аливаа хэрэг маргаан хууль цаазыг сахиулах учиртай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдын албаа дутагдлаас үүдэн иргэд эдийн засаг ирээдүгээрээ хөрж байгаа тохиолдол цөөнгөө гардаг. Хамгийн сүүлд ихэнх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаагчдын буруутай хайхрамжгүй үйл ажиллагаанаас болоод хохирсон нэг иргэн манай телевизэд хандаж мэдээлэл өгсөн юм а. Тэрээр Баянгол дүүрэгт байрлах Богдар хороолт өөрийн эзэмшлийн талбайдаа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм. За гэсэн ч зарим нэг ойлгомжгүй төлбөр тооцоодын асуудлаас болж зовг байрныхаа сууц өмслөгчдийн холбоотой маргалдаж улмаар маргаанаа шүүхээр шийдвэрлэхээр болсон байна. Нийт 3 шатны шүүхээр уг маргааныг хянан шийдвэрлэж 300 гаруй мянган төгрөгийг уг иргэнээс сууц өмслөгчдийн холбоонд гаргаж өгөх шийдвэр гаргасан байна. За улмаар энэхүү мөнгийг яралтай барагдуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас үүрэгдсэн байна. За гомдол гаргасан ч нэгэнт шүүхийн тогтоол гарсан учраас арга буюу өнөөх мөнгийг 2 тастан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дугаар тоотын дансанд өнгөрсөн сарын 18, 24-ний өдрүүдэд шилжүүлж өрийг барагдуулсан байна. Гэсэн ч түүний эзэмшдэг хаан банкны дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас битүүмжилж дахин 300 гаруй мянган төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар дахин татаж авсан үйл явдал болжээ. За түүний сар болгон төлдөг банкны зээлийн мөнгийн хүү шүүхийн шийдвэр ерөнхий газрын данслав татагдсанаас болоод зээлийн хугацаанд төлж чадалгүй явагдаж найдваргүй зээлдэгч гэх ангилалд багтсан талаар банкнаас уцтаж тухайн иргэнд мэдэгдсэн байна. Тэгээд тэр нь 2 сарын 5-нд шүүхийн шийдвэр биелүүлэх газар дээр тэр юу нэрчээд байхад 3 сарын 10-нд надад сар 5 хоногийн дараа мэдэгдэж хэлэхдээ та энэ мөнгийг 18-ны дотор төлөө гэсэн. Тэгээд би нэг ийм 2-3 газраас надаас мөнгө орж ирдэг учиртай байгаамаа. Би тэгээд тэр хүмүүстэй хэлж яриулахын тулд та надад нэг ийм тогтоол биелүүлэх ийм бичиг хийж өгөөч гэдгсэн чинь энэ бичгэн дээр 15 гэж хэлчихэд өөрөө тэрэндээ өнөмшөөд 15 мөнгө төлсөнгүү та гэдэг өглөө өдөөс өмнө өдөөс хойш утсаар яриантлал хүн загнаад байд. Би тэгээд өдөр болгон хүнтэйг загнуулахгүй тул би 18 гэдэг энэ мөнгнүүдийг ингээд 18 гээд 150 хийгээд дараагийнх нь ингээд 2 давтамжиж байгаа энэ 3 сард багтаагаад хийгээд дуусгацсан. Тэгсэн чинь 4 сарын 5-нд би банкнаас зээл авч лизингийн зээлтэй байдаг. 4 сарын 5-нд хаан банкн дээр төлдөг мөнгнөөс маань тэр мөнгөний автоматар хаацсан байт юм л да шүүхийн шийдвэр биелүүлэх газар мэдээлэл явуулаад. Тэгсэн тэр мөнгнөөсөө дахиад 332 мянган төгрөг татаад авчихсан. Би тэгээд энэ бас асуудлыг тэр намайг хариуцж байгаа Үлзий эргээд энэ шүүгч одоо энэ дэр байгаа. Энэ хүнлөө төрүүчийн 5 тодор би мөнгө чинь төлсөн шүү бахна гэд төрүүчийн 2 тодор төлсөн байж байгаа гэж хэлээд энэ миний данс мансыг нээгээд юу яагаад өгөөгээд тэглэхэд би тэгээд хийчих гэсэн хүн чинь 4 сар өчтөр хаан банкнаас уцтаа таны мөнгнөөс 332 мянган төгрөг шүүхийн шийдвэр биелүүлэх газар ингээд татаад авч байна. Одоо тэгэхээр таны мөнгө чинь ингээд төлөх ёстой зүйл чинь хугацаанд төлөгдөөгүй болохоор автоматар ингээд найдваргүй зээлдэгч гээд одоо Монгол банк руу тэр бичиг явагдаад та дахиад үүнээс хойш зээл байх гэхээр найдваргүй зээлдэгч гэдэг нэртэй таны зээлийн түүх чинь тэгж хаагдаж байна гэсэн тийм бодохтой юм л чинь. За нэхэмжилсэн мөнгийг нь төлж барагдуулсан ч банкныхын дасыг хааж байгаа дахин ямар ч үнэлэлгүйгээр мөнгө татаж авсанд гайхсан иргэн холбогдох шийдвэр гүйцэтгэгч болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнуудтай уулзаж асуудлыг тодруулах гэсэн боловч одоо хэрнээ хүлээж авч уулзаагүйгээр зогсохгүй. Өнөөх мөнгө төгрөгийн асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас арга буюу бидэнд хандаж төрийн нэрээр иргэдэг хохирож байгаа энэ үйл явдлыг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэдгийг тэрээр хэлсэн юм а. Би дарагтаа нь уулзах гээд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дэд дарга оюун цэцэг 70 10 91 92 гэж утас руу нуцтаад утсан дууд авахгүй болохоор өрөөнд нь очиход үүсэн өрөө бүгд төгжөөтэй тийм ажлын өдрөдөр тийм байт юм. Тэгээд ажиллаж байгаа ганц 2 өнөөс нь асуухаар бид нар өдөр байдаг маа дандаа шийдвэр гадуур явж байдаг. Ганцхан нэгд өдөр хүмүүсийг хүлээж авдаг гэдэг. Тэгээд дараагийн нэгд өдөр би шийдвэр биелүүлэгчтэйгээ уулзъя гэдэг. Тэгэхээр тэр өдөр нь семинартаа учраас дараагийн 7 хоног төвтэй байхгүй болж байна. Тэгээд тэр мөнгөнд төлөгдөхгүй бүр хэдэн 7 хоногор байхгүй болохоор миний нөгөө дахиж хожмын өдөр зээлээ дуусгаад зээл авах гэдэг тийм асуудал үлдсэнтэй байхгүй бол би найдвар үзүүлдэг шүү. 8 жил өнгөдөг хар тамхтай үлдчихэж байна л да. За ямар ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхны иймэрхүү байдлаар иргэдийг хохироочхоод асуудлыг шийдвэрлэж өгөхийн оронд үл тон хүнд суртал гаргаж байгаа ихээхэн бухимдалтай байгаа гэдгээч тэрээр хэллээ.